Сайн байцгаана уу? Hi. Байцгаана уу? Өнөөдөр би цүнхээ танилцуулах гэж байна. Яагаа сонирхолъя. Тэгэхгүй наваг юм 20 метрийн цанаас ирж байгааг мэддэг гээд нэг нь юу вэ гэхээр ингээд чимээгээр нөгөөх нь нөгөө өнөртэй болсны үнэр гээд би нэ арай л дэндүү татчихсан юм шиг үлээ. Тэгтээ ах те. За дараагийн зүйл маань гошлак. Урд нь болохоор авч явж чадахгүйсэн нэг юм том шилтэй байгаад идэг гэсэн. Тэгээ сүүлд нэг ийм шил олж аваа баярлалаад одоо энийг ингээ банк цонхондоо авч яваад байгаа. Сайн байцгаана уу? Нааг Анар гэдэг December студийн дизайнер байна. Өнөөдөр би та бүхэнд цүнхэн дотор юу байгаагаа сонирхуулъя. За хамгийн ихэнд цүнхнээсээ эхлэе. Энэ миний хамгийн хайртай tote bag. Адам JK гээ дизайнер миний бас шүтдэг хүн байгаа. Тэрний tote bag. Тэгэхээр надаа яг хамгийн хайртай юм хийхээр угаасаа тэрийг айгүй өөрийн яг миний хийж байгаа дизайн би яг ийм хүн гэж харчих гад байдаг болохоор энэ үг бас айгүй гоё надад тийм санамж болдог. Чиний ажил чинь тусдаа чи өөрөө тусдаа хүн шүү гэдгийг надад сануулж өгдөг нь айгүй гоё байдаг. За тэгэхээр хамгийн ихэнд бүгдээрээ номноос эхлэе. Энэ гэхдээ ном биш. Миний лаптоп байгаа. Ерөнхийдөө цүнхэндээ байнга авч явдаг хамгийн чухал зүйлсийн нэг. Гаднаасаа ном гэж харагдсан дотроо ингээ яг лаптопоо хийцэн байдаг. Тэгээ дандаа авч явдаг болохоор ерөнхийдөө зузаан тэгээд хог шороо орохгүй байдаг учраас миний хамгийн хайртай кейс. За компьютер маань ингээ тавьчих. Дараагийн айтем болохоор хос бас нэг ном байгаа. Энэ дээр болохоор ерөнхийдөө tote bag авч явдаг болохоор айгүй олон жижиг сажиг зүйлүүд байхаар олоход аюу хэцүү байдаг. Тэгэхээр нэг юм номонд багтаачаар бас айгүй амар. Тэгээ ерөнхийдөө компьютертайгаа холбоотой цэнэглэгчүүдээ хийцэн байдаг. За power bank байна. Тэгээ вэзлийн бас байна. Жижиг номны хувьд юм. Тэгээ ингээм хамтдаа хараа айгүй хөөрхөн харагддаг. За дараагийн зүйл маань гошлак. Ерөнхийдөө айгүй нөө компьютер аваа явчихаар амар хүнд олчдаг болохоор гошлака байж болох хамгийн жижигнэр нь авч явахыг хичээдэг. Тэгээ ерөнхийдөө нэг юм жижигхэн саунд багтчихаар айгүй хавсаархан. Тэгээ дотор нь ерөнхийдөө дандаа одоо жишээ нь сормосны будаг гэхэд дандаа миниг нь авдаг ч юм уу те. Ерөөсөө урт томын биш. Тэгэхээр яг эндээ багтаад бас хөнгөн хугацаанд дууссан ч гэсэн илүү л юм хаяхгүй тэр талаараа бас аягүй зүгээр идэг. За ийм байна. Дараагийн айтем уцаа мартсан байна. Утас яг уу кейс нь зүгээр юм цулгай. Тэгээд ерөнхийдөө янз бүрийн би ер нь хээ дүрсгүй аягүй цэвэрхэн юм дуртай байдаг болохоор гэрэн асын цулгай байдаг. За сүүлийн айтем бас аягүй надад сэтгэлд ойр байдаг. Түлхүүр болон түрүүвчний цуглуулга гэх юм уу. Энэ дээр болохоор яг бэлэн мөнгөө дотор нь цахилгаандаа игээд уг нь coin ордог. Эндээ ичдэг. Тэгээд байнга хэрэглэдэг картуудаа энэ хоёр дээр ингээ хийгээд бас нэг карт энд нь орчдөг болохоор айгүй амар байдаг. За тэгээ ерөнхийдөө миний цүнхэнд иймэрхүү юмнууд байна. Тэгээ дандаа компьютер авч явдаг болохоор ерөнхийдөө бусад зүйлүүд айл болох бага ашиглахгүй тэр өдрөө хэрэглэхгүй юм байх юм бол айл болох ер нь авч явахгүй цүнхээ хөнгөн байлгахыг хичээдэг. Тэгээд байгаль тас ээлтэй учраас tote bag-а ерөнхийдөө их авч явдаг. За тэгээд өнөөдрийн хувьд юм байла. Баярлалаа. Hi. Батарт орж байна. Тэгээд art director, custom designer, stylist. Тэгээд DJ болж байгаа. Энэ бол миний яг өдөр тутамдаа үрдэг цүнх. Тэгээд яг Лондонгоос авч ирсэн vintage Miu Miu. Тэгээд загварын хувьд гэх юм бол Balenciaga-гийн seri bag-наас ерөнхийдөө inspiration авч ирсэн цүнх байгаа. Энэ чухал юмнуудын нэг гэх юм бол миний keychain байна. Ерөнхийдөө бол цүнхний маань бараг тал ямиг авч явдаг. Гэрийн дэлхүүр, офисын дэлхүүр, тэгээд AirPods-аа ингээд хийчтэй.
Тэгэхээр ерөнхийдөө алга болохгүй машины маань дэлгүүр байна. Тэр бүхний дэлгүүр гэдэг энэ сахус хүртэл байгаа. Ерөнхийдөө айгуу хэрэгтэй байдаг аваа. Пив задлагчтай. Окей, энийг шийдчихъя. Тэгээд дараагийн юм гэх юм бол миний яг том чихвч аа. Энийг чихвч байна. Дотор нь миний компьютерийн холболт байна. Эний дараа гэх юм бол vitamin D. Энэ нэг oral spray болохоор хэдэж хамаагүй татчихдаг. Амлуугаа ерөнхийдөө ингээл жоох хийж байгаа л. Ингээд тацаа болоо. Daily dose чинь. Энд тавьчих. За тэгээд Fellow Performative Male-ийн хувьд бол ном бол заавал байгаа. Уншдаг. Энд гэнэ My Year of Rest and Relaxation гэдэг энэ TikTok дээр амар одолсон юм баггүй юу. Би яг Австрал дахтаа авч ирсэн. Бас яг амарч байхдаа жилгш. Уншихад бол айгуу гоё. Ийшээ тавьчихъя. За. Дараад нь миний амьдралын хамгийн чухал зүйл болох миний лаптоп. Ерөнхийдөө хийж байгаа ажил маань маш олон нэг research, тэгээ PDF, mood board энэ шаардлагатай байдаг учраас дээрээс нь зураг мөр гэсэн хэлдэг. Эний дараа iPad. Би өөрөө зураач мэрэгжилтэй. Тэгээд клиентууд ингээ mood board ч юм уу ямар нэгэн reference харуулъя гэхээр заримдаа олддог учраас шууд зурчдаг. Тэгээд эсвэл ингээ чөлөө зав гарахтаа ингээ дандаа illustration iPad-ын дээр зураа байж байгаа байгаа. За дараагийн талаар card holder. Энд дээр ингээ embossed миний нэртэй. Тэгээд дотор нь тэгэл card, иргэний үнэлэх гэсэн тиймэрхүү юмуд байгаа дөө. За next. Wet wipes. Ихэд нэг гадуур амар их авах шаардлагатай. Тэгээд утал мутлаа гар хүлээ арчгаас ахуулаад тэгээд юм амар их юм хэрэг болдог. За тэгээд миний харааны шил байна. Хараа амар муутай тэгээд заавал шил зурхтай байдаг тийм. Миний үнэртэй бас. Манай найзууд ер нь жоок хийдэг байхгүй намайг юм 20 метрийн цанаас ирж байгааг мэддэг гээд нэг нь юу вэ гэхээр ингээд чимээгээр нөгөөх нь нөгөө үнэртэй осны үнэр гээд би нэ арай л дэндүү татчихсан юм шиг үлээ. Тэгтээ ах тэ. Тэгээд миний Mace Margiela-гийн Beach Walk гэдэг үнэртэй ос байна. Заавал 3-4 бол заавал үнэртэй осаа сэргээдэг. Тэмдэглэгч байна. Опси. Лаптопны маань тэмдэглэгч. Тэгээд extra бөгчнүүд. Заавал юм extra бөгч авч удаа. Дахиад өндөөч байна. Тэгэл ер нь ихтэй юм чинь галтаа авах хэрэгтэй. Гал байна. Бал байна. Тэгэл ер нь болчих шиг боллоо дөө. Яа дэцоо. Юм байла. Баярлаа. Баяртай. Сайн байцгаана уу? Би Сара байна. За, та нартай өнөөдөр миний цүнхэн дотор юу байгаагаа хуваалцгаая. Хамгийн түрүүлээд нэг эмэгтэй хүн байна да тий. Нэг юм косметикийн үнэтэй явдаг. За, энэ дотор миний хамгийн хэрэглэх дуртай уруулан өнгөлөгч тойл. За тэгээ боох хүсний боол тэгэл жижиг сажиг юмнуудаа муудан тэгээ явдаг. Тэгэхгүй бол цонхны дорд хараад олдохгүй. За тэгээд шилний хэрцэг байна. За линз зүүдэг болохоор юм линзний хэрцэгтэй явдаг. За мэдээж төрөвч байна. Төрөвч картны ми тэмдэглэлийн дэвтэр. Би юм тэмдэглэлт хөтлөх дуртай. Тэгээд энэ баг жилдээ нэг юм хоо 2 дэвтэр дуусгачдаг. Тэгээд миний хамгийн дуртай бал нэг баг 10 хэдэн жил хэрэглэж байгаа хаа. Тэгээд ийм тод өнгөтэй болохоор алга болдгоо юм шиг.
За ажлын шаардлагаар юм iPad авч явдаг. Энэ болохоор би энэ тэнд сургалт ордог болохоор энэ ингээд дэлгэцтэй холбогдох ч юм уу янз бүрийн файлуудаа хадгалаад явах. За тийм зорилгоор ашиглаж явдаг. Энэ нь бол банк явж идэг. За тэгээд би энэ жил энэ номыг орчуулж гаргасан байгаа. Энэтэй холбоотой болон өөр англи нэг юм сургалтууд хийгээ явдаг. За энэ нь болохоор ингээд нөгөө гидспа сэтгэл зүйн хамшинж гээд хоол хүнс эрүүл аргаар одоо өөрийгөө эмчлэх тухай юм ном байгаа даа. За тэгээ би ер нь бол байнга авч явдггүй ч гэсэн одоо ойрын үед нөгөө нэг сургалттай холбоотойгоор ингээд цонхонд одоохондоо явж байгаа. За тэгээд ерөнхийдөө миний энэ анхны гаргасан маш сэтгэл хөдлөмөр шингэсэн ном болохоор энэ шар номоо ингэж барьж явсараад юм шар өнгөнд дуртай болсон юм. Шар дэвтэртэй. Дотроо алюминий цуугаад байна. Тэгээд энэ бас яг хол идэхийн өмнө ингээд одоо гиз хадууданд өвчлөг орчин үсгээд хоол шингээлт нь сайн байдаг болохоор урд нь болохоор авч чадахгүйсэн нэг юм том шилтэй аваад идэг гэсэн. Тэгээд сүүлд нэг ийм шил болж аваа баярлалаад одоо энийг ингээд банк цонхондоо авч яваад байгаа. За тэгээ мэдээж нэг сам байна. За энэ бол энэ цонхон дотор байгаа юмнаас хамгийн сүүлд авсан юм. Энэ сам хүртлээс яг энэ хэсгээр ингээд массаж хийдэг нь таалагдаад байна. За хамгийн сүүлд нь за Kindle байна. Хуучны Kindle бараг 10 хэдэн жил болж байгаа. Тэгээ ер нь бол яг баах ном айгүйх янз бүрийн номнууд уншдаг. Тэгээд ер нь сүүлдээ одоо энэ номыг орчуулад энэ номыг яснаас хойш уран зохиолын ном уншихаа болцсон байсан. Тэнийг анзаарсан чинь тэгээд гисэн чинь сая сүүлд миний хамгийн дуртай зохиолч нь Dan Brown гэдэг байдаг. Тэр зохиолчийн маань шинэ ном нь сая 9 сард гарсан гэд. Тэгээ баярлаад бүр өстөө нэрээ ойртч уран зохиолын ном уншаад өгчлөө. Тэгээ би яхаа ер нь номыг ингээд цаас хэлбэрээр унших дуртай ч гэсэн бүр ингээд нөө хүлээж тэсэхгүй. Тэгээд бүр ингээд нөө нэг юу e-book-ээр нь авч уншаад тэгээ энийг одоо ойрд одоо энэ номыг дуустлаад барьж явах юм шиг. Энэ гэхдээ ямар ч юм амар хөнгөн. Тэгээд шөнө орой уншсан ч гэсэн нүд өвдөхгүй болохоор ер нь хаа сайгүй л ингээд барь явчихсан. За юм байна. Баярлалаа.